Хүүхэд TikTok үзэж байна уу? Эсвэл алгоритм нь хүүхдийг удирдах байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнтэй хамт үн цэнтэй цагаа зориулж, шин зүйл мэдэж авахар ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр бид хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон нэгэн ертөнц рүү хамтдаа өнгийж үзнэ. Энэ удаа бид TikTok-ыг арай ойроос, арай илүү ойлгож харахыг хичээе. Хүүхдүүдийн бодол, мэдрэмж, сонирхолд нөлөөлж байдаг энэ дижитал орчныг бид хэдий ч нэ сайн ойлгоно, төдий ч нэ эцэг их, хүүхдийн хоорондын зай багасж, илүү ойр, илүү итгэлтэй, илүү ойлголцолтой харилцаа бий болно. Тэгэхээр энэ ертөнц рүү нээлттэй сэтгэлээр хамтдаа орцгоё. Эхэлцгээе. Олон эцэг их TikTok-ыг анхаарад зүгээр л бүжиглсэн хөгжилтэй бичлэгүүд байдаг газар юм байна гэж бодож байсан байх. Тэгж бодох нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийн TikTok аль хэдийн тэр ойлголтоос хамаагүй өөр болжээ. TikTok анх ByteDance компанийн богино хэмжээний видео платформын нэг хэсэг болж гарч ирсэн. Douyin нь 2016 онд Хятадд гарч, удалгүй TikTok олон улсад түгэж эхэлсэн. Харин 2018 оны 8 дугаар сард Musical.ly-тэй нэгдснээр өсвөр насныхны томоохон хэрэглэгчийн бааз TikTok-ийн ухаалаг санал болгох систем нэгджээ. Тэр үеэс хойш TikTok зүгээр нэг сошиал апп биш, харин хүүхэд залуусын амьдралд хүчтэй нөлөөлдөг, маш хурдан дасан зохицдог орон зай болсон. TikTok яагаад хүүхэд, өсвөр насныханд ийм чухал болсон бэ гэдгийг ойлгохын тулд эхлээд энэ апп яг юу болохыг нь харах хэрэгтэй. TikTok бол найзуудаа дагаж, таньдаг хүмүүсийнхээ постыг үздэг платформоос илүүтэй шин зүйл нээж олж хардаг богино хэмжээний видео апп юм. Өмнөх олон сошиал платформуд олдуу дардаг хүмүүсийнхээ контентыг харуулдаг байсан бол TikTok-ийн хамгийн онцлог нь For You feed. Өөрөөр хэлбэл, дараагийн ямар бичлэг үзүүлэхээ апп өөрөө таамаглаж, хүн бүрт өөр контент санал болгодог. TikTok-ийн өөрийн тайлбарснаар энэ санал болголт нь хэрэглэгч юу үзэж байна, юуг дахин үзэж байна, юунд лайк дарж байна, юу хуваалцаж байна, хаана сэтгэгдэл үлдээж байна, юуг алгасаж байна, юу хайж байна гэдэг олон жижиг дохион дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуус контент хайгаад удаан суух шаардлагагүй. Апп өөрөө маш хурдан сураад, тухайн хүнд яг таарсан мэт санагдах урсгалыг бүрдүүлж эхэлдэг. Энэ л TikTok-ыг эцэг эхчүүд гаднаас нь хараад ойлгоход хэцүү болгодог. Том хүний нүдээр бол зүгээр л араараасаа солигдох олон бичлэг мэт харагдаж болно. Харин хүүхэд, өсвөр насныханд бол тэр нь маш хувийн, яг өөрт нь зориулсан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Нэг хүүхдийн TikTok feed нөгөөгөөсөө тис өөр байдаг. Хоёулаа нэг л апп ашиглаж байгаа мөртлөө дотор нь харагдах ертөнц нь огт адилгүй. Яагаад гэвэл TikTok хүний анхаарлын маш жижиг дохионуудыг хүртэл ажиглаж байдаг. Нэг бичлэгийг арай удаан үзэх, дахин товлуулах, нэг царай дээр хэсэг саатах, эсвэл нэг сэдв дээр илүү удаан тогтох зэрэг жижиг үйлдэлүүд хүртэл дараа нь юу гарч ирэхэд нөлөөлдөг. Ингээд харахаар энэ апп зүгээр нэг видео үздэг газар биш. Харин одоо надад яг юу сонирхолтой санагдах бол гэдгийг урдчлаад мэдчихдэг юм шиг санагддаг. Энэ хувийн мэдрэмж нь TikTok-ийн хамгийн хүчтэй татах хүчний нэг. Зүгээр л үзүүлж зугаацуулж байгаа юм биш. Харин энэ апп намайг ойлгож байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. Яг энэ мэдрэмж нь өөрийгөө хэн бэ, юунд дуртай вэ, хаана харьяалагдах вэ гэдгээ хайж яваа хүүхэд өсвөр насныханд маш хүчтэй нөлөөлдөг. Платформ маш хурдан хошигнол, гоо сайхан, стресс, өөртөө итгэлгүй байдал, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэл, хөгжим, тоглоом, нөхөрлөл, загвар, бүтээмж гээд маш олон сэдвийн эргэн тойронд тухайн хүний ертөнцийг бүрдүүлж чаддаг. Олон хүүхэд залуус би өөрөө сонгоод байна гэж мэдэрдэггүй. Харин энэ апп намайг ойлгож байна гэж боддог. Тийм болохоор буцаад автах нь амархан. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. TikTok яагаад хүүхэд, өсвөр насныхны анхаарлыг ингэтлээ татахыг хүсдэг вэ? Учир нь тэд апп дээр хэдий ч нэ удаан байна, төдий ч нэ олон бичлэг үзэж, илүү их зар сурталчилгаа харж, платформд илүү их мэдээлэл үлдээдэг. Тэр мэдээлэл нь TikTok-т хэрэглэгч юунд дуртай, юунд удаан саатдаг, юунд дахин татагддгийг улам сайн ойлгоход тусалдаг. Ингэснээр дараагийн үзүүлэх контентоо бүр ч оновчтой болгож чаддаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн анхаарал бол TikTok-ийн хувьд зүгээр нэг үзэгт биш. Харин хэрэглээг өсгөх, нөлөөгөө тэлэх, орлогоо нэмэх чухал ашиг юм. TikTok-ийн богино хэмжээний видео формат ч бас маш чухал. Олон эцэг их хүүхдээ урт кино, эсвэл хичээл дээр хурдан залхдаг мөртлөө TikTok-ыг удаан хугацаанд тасралтгүй үзэж байгааг харсан байх. Энэ нь гүн төвлөрөлтэй холбоотой биш. Харин TikTok маш хурдан дарааллаар шин, сонирхолтой, сэтгэлд хөдлөсөн зүйлсийг ээлж дараалан үзүүлдэгтэй холбоотой.
нэг swipe бүрийн цаана өөр зүйл байна. Хөгжилтэй ч байж болно. Хачирхалтай ч байж болно. Хөөрхөн, гунигтай, драмтай, хэрэгтэй эсвэл яг өөрт нь таарсан зүйлч байж болно. Дараагийн бичлэг дээр илүү сонирхолтой зүйл гарч магадгүй гэсэн хүлээлт хүнийг үргэлжлүүлэн скролл хийхэд хүргэдэг. Сүүлийн үеийн судалгаанууд ч TikTok өсвөр насныхны амьдралд ямар том байр суурь эзэлж байгааг харуулж байна. Pew судалгааны төвийн 2024 оны судалгаагаар Америкийн өсвөр насныхны 57% нь TikTok-ыг өдөр бүр ашигладаг гэжээ. Дараа үеийн мэдээллээр бараг байнга ашигладаг үзүүлэлт ч өссөн байна. Энэ тоонуудын цаад санаа нь маш тодорхой. TikTok олон хүүхэд, залуу хүмүүсийн хувьд зүгээр нэг зав зайгаар ордог ап биш. Энэ нь өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон. Уйдсан үед ч орно. Данцаардсан үед ч орно. Сэтгэл санаа хоосон үед ч орно. Бүр шөнө орой ч орсоор байдаг. Тэгвэл хүүхдүүд яг юу үздэг вэ? Үүний хариулт энгийн биш. Учир нь TikTok нэг төрлийн контенттэй газар биш. Энэ бол олон жижиг ертөнцид нэг дор зэрэгцэж байдаг орон зай. Хүүхдүүд бүжгийн тренд, хөл бөмбөгийн онцлог мөчүүд, тоглоомын клип, оо сайхны зөвлөгөө, инэдмийн бичлэг, аниме эдит, хоол хийх хялбар аргууд, алдартнуудын мэдээ, Study with me төрлийн бичлэг, харилцааны зөвлөгөө, фитнесийн урам, life hack, амьтдын бичлэг, аимшигын түүх, өрөөний makeover, загварын санаа, live stream, meme гэд маш олон төрлийн контент үзэж болно. Хамгийн сонирхолтой нь тэд хэдхэн минутын дотор хэд хэдэн өөр сэтгэл хөдлөл, өөр сэдэв, өөр ертөнцөөр дамжиж чаддаг. TikTok-ыг онцгой болгодог зүйл нь зөвхөн юу үзүүлж байгаадаа биш. Харин хэрэглэгчийг ямар хурдтайгаар нэг мэдрэмжээс нөгөөд, нэг сонирхлоос нөгөөд шилжүүлж чаддагт байдаг. Тиймээс TikTok нь зөвхөн зугаа цэнгэлийн платформ биш. Олон хүүхэд залуусын хувьд энэ нь өөрийгөө туршиж үздэг орон зай. Бусад хүмүүс өөрийгөө хэрхэн илэрхийлж байна, яаж харагдаж байна, яаж ярьж байна, ямар стилтэй байна, юу гоё гэж үзэж байна гэдгийг харж түүнтэй өөрийгөө харьцуулж эхэлдэг. Энэ утгаараа TikTok бол нэг талаар entertainment, нөгөө талаар тайз, бас тойл юм. Хүүхэд зөвхөн бусдыг үзээд зогсохгүй. Би энд байвал яаж харагдах бол, намайг хүмүүс яаж хүлээж авах бол гэж бодож эхэлдэг. Энэ нь мэдээж хөгжилтэй, бүтээгч байж болно. Гэхдээ бас дарамт дагуулж болдог. Энэ дарамт нь томчуудын нүдэнд тэр бүр шууд харагддаггүй. TikTok ийн олон бичлэг маш энгийн, шууд мэд харагддаг болохоор аюулгүй мэд санагдаж болно. Гэхдээ яг тэр энгийн байдал нь илүү ойр, илүү үнэмшилтэй мэдрэмж төрүүлдэг. Хүмүүс өрөөнөөсөө, гал тогооноосоо, сургуулийн коридороос, машин дотроосоо камер руу шууд ярьдаг учраас уламжлагт контент үзэж байгаа юм шиг биш, харин хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ялангуяа өсвөр насныханд энэ нь хүчтэй дотн мэдрэмж бий болгодог. Мөн энэ нь TikTok доторх жижиг бүлгүүд, дэд соёлууд яагаад ийм нөлөөтэй байдлыг тайлбарлаж өгдөг. Нэг хүүхэд номын контент үзэж байж болно. Нөгөө нь арьс арчилгааны бичлэг үзэж байж болно. Өөр нэг нь хичээл, фитнес, машин, харилцаа, хөгжим, эсвэл сэтгэл зүйн сэдэвтэй контентэд удаан байж болно. Гаднаас нь харахад бүгд TikTok хэрэглэж байгаа мэт. Гэхдээ үнэндээ тэд огт өөр дижитал ертөнцид амьдарч байдаг. TikTok-ийн татах хүчний өөр нэг чухал тал бол цаг хугацаа. Олон эцэг их хүүхдээ одоо унтлаа гэж хэлчихэд дахиад скролл хийсээр байгааг анзаарсан байх. Энэ нь чухал. Учир нь TikTok зөвхөн хичээл, эсвэл гэр бүлийн яриатай өрсөлдөж байгаа биш. Мөн нойртой өрсөлдөж байна. Харин скролл хийх зуршил тогтчих бол хамгийн түрүүнд хасагддаг зүйл нь ихэвчлэн нойр байдаг. Гэхдээ TikTok-ыг зөвхөн муу нөлөөтэй гэж ойлгох нь хит нэг талын дүүнерт болно. Олон хүүхэд, залуус энэ апыг үнэхээр санаа авах, тайвшрах, суралцах, холбогдохын тулд ашигладаг. Тэд шин дуу хөгжим олд сонсдог. Жор үздэг. Хичээлийн зөвлөгөө авдаг. Номын санал авдаг. Хэцүү өдрийн дараа инээж тайвширдаг. Мөн өөрийн офлайн орчинд олж чаддаггүй сонирхол, мэдрэмжтэй хүмүүстэй холбогддог. TikTok-ийн дата хүчин зөвхөн хөгжилтэй биш. Хэрэгтэй ч юм шиг санагдана. Бас сэтгэлд ойр ч юм шиг санагдана. Эцэг эхчүүд үүнийг ойлгох нь маш чухал. Хэрв бид TikTok-ыг зөвхөн аюул гэж хараад яривал хүүхэд намайг ойлгосонгүй гэж мэдэрч магадгүй. Харин чи эндээс яг юу авч байна вэ? Юу нь чамд таалагддаг вэ? Юу нь чамайг тайвшруулдаг вэ гэж асууж эхлэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ эрсдлүүд бодит хിവэрэ.
бас ихэнхдээ маш чимээгүй, анзаарагдахааргүй хэлбэрээр гарч ирдэг. TikTok нь гадаад төрх, өөртөө итгэх итгэл, нэр хүнд, амьдралын хэв маягтай холбоотой харьцуултыг улам хүчтэй болгож чадна. Мөн буруу мэдээлэл, этик сэтгэл хөдлөлийн нөлөө, тренд дагсан худалдан авалт, бодит босгоо сайхны стандарт, өөртөө эргэлзэх мэдрэмжтэй холбоотой контент руу ч хөтөлж болно. Мөн байнга шин зүйл үзэх хэмнэлд анхаарлыг дасгачихдаг учраас удаан, тайван, нэг хэмтэй зүйлс уйтгартай мэт санагдаж эхлэх эрсдэлтэй. Заримдаа хүүхэд TikTok-оос сэргэлэн, хөгжихтэй, холбоотой мэдрэмжтэй гарч ирж болно. Харин заримдаа эсрэгээрээ тайван бус, хит их өдөөгдсөн, өөрийгөөгөө дутуу мэт мэдэрсэн, бүр зогсоод чадахгүй болсон байдалтай гарч ирж болно. Нэг л ап зарим өдөр урам өгч чадна. Зарим өдөр ядраач чадна. Тийм учраас эцэг эхчүүдийн хувьд хамгийн зөв асуулт нь TikTok сайн уу, муу юу гэдэг асуулт биш. Тэр асуулт арай дэндүү ерөнхий. Харин миний хүүхэд үүнийг хэрэглэсний дараа ямар мэдрэмжтэй үлдэж байна вэ? Түүний фид ямар төрлийн контентыг түлхүү харуулж байна вэ? Энэ ап түүний бүтээлч байдал, холбоо харилцааг дэмжиж байна уу? Эсвэл түгшүүр, харьцуулалт, хит скролл хийх зуршлыг нэмэгдүүлж байна уу гэж асуух нь илүү тустай. TikTok маш хувь хүнд тохируулж ажилладаг учраас ерөнхий дүгнэлтээс илүүтэй тухайн хүүхдийн бодит туршлагыг ойлгох нь чухал. Олон гэр бүлийн хувьд хамгийн зөв эхлэл нь хяналт, хориг, шийтгэл биш. Харин яриа байдаг. Хүүхэд, өсвөр насных нь эцэг эх нь энэ платформын татах хүчийг ойлгохыг хичээж байна гэж мэдрэх үедээ илүү нээлттэй ярьдаг. Ямар бичлэгүүд сонирхолтой санагддаг вэ? Энэ ап яаж юу үзүүлэхээ мэдээд байдаг юм шиг санагддаг вэ? Ямар креаторууд итгэл төрүүлдэг вэ? Ямар бичлэгүүд үзсний дараа илүү хүнд мэдрэмж төрүүлдэг вэ? Ийм асуултууд устгах, болж гэж хэлэхээс хавьгүй илүү утгатай яриа өрнүүлдэг. Ихэнх хүүхэд эцэг эхээсээ мем бүрийг, тренд бүрийг, эдит бүрийг ойлгоосаа гэж хүсдэггүй. Харин өөрийнх нь онлайн ертөнцийн түүнд үнэхээр бодит, чухал, мэдрэмжтэй холбоотой зүйл гэдгийг л ойлгоосаа гэж хүсдэг. Эцэст нь хэлэхэд TikTok бол хүүхдүүдийн зүгээр л цаг нөхцөдөг газар биш. Энэ бол тэд өөрийгөө, өөрийн сонирхол, хошигнол, харьяалал, хүсэл мөрөөдөл, өөрийн үнэлэмжийг мэдэрч ойлгож эхэлдэг орон зайны нэг хэсэг юм. TikTok ийм түүхэн яагаад ийм хүчтэй болсон бэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Алгоритм нь яагаад ийм хувийн мэт санагддгийг ойлгуулдаг. Харин өсвөр насныхны дундах өргөн хэрэглээ нь энэ ап өдөр тутмын амьдралд ямар гүн орж ирснийг харуулдаг. Эцэг эхчүүдийн зорилго бүх функцийг нь мэддэг болох эсвэл тренд болгоноос айх явдал биш. Харин TikTok өнөөгийн олон хүүхэд өсвөр насныхны өсөж торнож буй орчны нэг хэсэг болсон гэдгийг ойлгох. Тэр орчныг ойлгоно гэдэг нь тэднийг өөрсдийг нь илүү сайн ойлгохын нэг хэсэг юм. Өнөөдөр бидний хуваалцахыг хүссэн түүх ийхүү өндөрлөж байна. Хүүхдүүдийнхээ дижитал ертөнцийг бид хэдий ч нэ ойлгоно. Төдий ч нэ тэдэнтэйгээ итгэлцэл, ойр дотн байдал, харилцан ойлголцлоор илүү хүчтэй холбогдож чадна. Дараагийн удаач гэсэн бид хүүхдүүдийн өнөөгийн амьдралыг хэлбэржүүлж буй туршлага, асуулт, өөрчлөлтүүдийн талаар хамтдаа үргэлжлүүлэн ярилцах болно. Тиймээс дараагийн утга учиртай шинэ нээлтээрээ дахин уулзцгаая. Хэрв энэ түүх танд утга учиртай санагдсан бол лайк дарж, subscribe хийж, бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн дугаараар дахин уулзъя. Түр баяртай.